За санацгаана уу Лингмер интернет цаг тартаа мэрнэ. За өнөөдөр 7 мэрийг хийж бодож байна. Ингээд жоохон сонголтоо нэмсэн байгаа урд нь дандаа уран сонголтоор хийдэг гэсэн бол энэ удаа 1 2 3 4 гэсэн ийм тийм илүү тодорхой болгохын тулд тийм 4 сонголтоор хийж байна. Та ингээд сонголтоо хийгээрэй. Одоо 4 сарын 14-нөөс 20-ны хүртэл одоо таны дараагийн 7 хоног ямар худал болох вэ гэсэн ийм хэрэг. За ингээд таны сонголтоо хийж авсар би нэг зард болгоё гэж бодож байна. Тийм 2 зард болгоё. За хамгийн ихнийх нь мэдээж одоо надад хандив өгсөн хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлье. Одоо нэрсийн дуудах юм бол Thanks for the Tarot Reading гэдэг тийм Thanks for the Tarot Reading гэдэг англиар бичсэн юм хандив байна. Сувдаа тэгш жаргал ганц цэцэг баяр цогт гэж юм байна. Тэг нэгдүгээр карт аз гэсэн thank you so гэж бичсэн байна. Бас туул нэргүй уран бэлэг минь баяр гэж юм. Тэг уран бэлэг мөн баярлаа гэсэн бас тийм нэргүй хандив байна. Мөнх тулам гэсэн хандив байна. Мөн Jesus гэсэн ийм тийм нэртэй ийм хандив байна. Тэгээ мөн YouTube-ийн супер танксаар цэрэн их цэцэг Азуре 02 мөн тулгадаа мөн үнсэлттэй ингээд хандив өргөсөн бүх хүмүүстээ үнэхээр чин сэтгэлийн талархал илэрхийлээ. Та бүхний өргөсөн хандив надад маш их тусалж байгаа шүү гэж хэлээ. Мөн бас нэг тарот карт анхлан суралцж байгаа хүмүүс бас нэг юм зар туулахыг гэж бодож байна. Тарот сурах хүсэлтэй хүмүүс байх юм бол хэрэг таны тийм таротын ном тайлбар хүсэж байгаа хүмүүс байх юм бол тийм нөгөө системтэй ойлгомжтой хэлбэрээр сурах тийм ном хайж байгаа хүмүүс байх юм бол би танарт бичээ чимээ гэдэг нэртэй Facebook-ийн хуудсыг бол тийм санал болгож байна. Тийм энэ хуудаснаас таро картны тайлбар номыг файл хэлбэрээр бол нөгөө худлаж авч болох юм байна. Тийм. За тэгээ би гаргачих гэж бодож байна. За ийм нэртэй байна. Бичээж юмгээд. Тэгээд ийм файлаар ингэж зарж байгаа юм байна. Тэгээ нэг анх сурж байгаа хүмүүст бол айгуу дажгүй анхны мэдгт хүн ямар ч байсан тэр зүйлийг бол өгч чадна гэж бодож байна. Тэгээд таро картны хүзрээ мэрлэх гарын авлагаас гадна бас өөр янз бүрийн мөргөлийн хөтөж гэдэг ийм номнуудыг файл хэлбэрээр зардсан байна. Руна тон зурхаа гэдэг ийм болон тийм бичээж имэ гэсэн юм гоё бүтээлч юм хуудаснаас энэ номыг хэрэг файл хэлбэрээр авах юм бол зүгээр юм билээ. Надаас ном зарж ирнэ үү гэж асуудаг хүмүүс амар их байгаа. Тийм энэ бичээ чимээ хуудаснаас надад бол санал болгосон байна. Тийм надад санал болгоод энийг хүмүүст ингээд хэрэг ном хайж байгаа хүмүүстэй хам бол миний фижийг хэлээд өгөөч гэсэн ийм санал ирсэн. Тэгээд хэрэг бичээ чимээс ямар нэгэн тарот ч юм уу номыг файл хэлбэрээр хэрэг авах юм бол хулангаас сонссон гэж хэлээрээ. Тийм заавал энэ услаар тэгэх юм бол над дээр бичээ чимээ хуудаснаас надад юу өгнө гэсэн бяцхан бэлэг өгж байгаа. Тийм баярлалаа гэдэг. Тийм тарааж өгсөн баярлалаа гэдэг. Хуваалцсан баярлалаа гэд надад хулангаас сонссон энэ номыг авъя гэдэг ч юм уу ингэх юм бол тийм надад сонсоод хэрэг энэ хүнээс юм авахар болох бол миний нэрийг зайлшгүй хэлээрэй гэж гуйя. Тэгэх юм бол надад бяцхан бэлэгтэй гэсэн. Тэгээд ер нь аль жоохон анхлан суралцж байгаа хүмүүст бол тийм айгүй энгийн ойлгомжтой тийм ном байлээ. Тэрийг бас файл хэлбэрээр нь аваад тэгээд өөрөө хэвлээд уншиж болохоор иймэрхүү юугаар өгд юм байна. Тийм бичээ чимээ гэдэг ийм хуудасаа. Энэ бол миний өөрийнхөө олох хуудас биш шүү. Би бол танихгүй зүгээр надад руу хандаад
Тэгээ би ороод үзсэн ч айгу ойлгомжтой тажгүй ноноо бахна хүмүүстэй гэж бодоод. Тэгээ бас бяцхан бэлгтэй гэхлээр нь тийм. Ингээд хүмүүстэй хуваалцаж байгаа шүү. За ийм хоёр зүйлсээ нэг юм зарвэн. За ингээд амуу одоо надтай санал бодлоо хуваалцах өсөлттэй хүмүүс явах бол миний Facebook болон Instagram одоо мессенжерээр надлуу бичиж олно шүү. Санал бодлоо хуваалцаараа өсөлттэй байлтэй. За ингээд өнөөдөр 4 карт юу сонголтоор хийн хамгийн ихнийх нь ийм зурагтай байна. За хоёр дахь нь ийм зурагтай байна. За гурав дахь нь ийм зурагтай байна. За дөрөв дахь сонголт ийм зурагтай. За та саналж байгаас чинь та карта сонгороо. За тэг өнөөдөр би бас юм гоё юм бөгжөөр хороо чимсэн байна. Энэ одоо миний одоо бичлэгүүдийг үздэг, дэмждэг манай найзаас над бэлгэлсэн. Энэ болохоор зэрэг зүйлттэйгээ эмхтэйгээ айгу гоё ингээд хосоор нь одоо ийм бэлэг авсан. Тийм маш их баярлаа. Муу за би одоо зургийг авчраа. Мөн надад бас одоо миний одоо бичлэгүүдийг дандаа үздэг намайг дэмждэг бас нэг ийм дүүгээс мэн ийм гоё бэлэг ирсэн. Энэ бүр гараараа зурсан өөрөө бүр намайг те Андромедагийн одоо одыг ингэж гаргаад тэгээд миний нөгөө нэрний дагуу те нөгөө намайг балетчсан болохоор ингэ балетчгаар ийм гоё зураг те энэ бүр ингэ альбом шавсан. Тэмдэглэлийн дэвтэр дотроо бүр Монгол бичиг бичгтэй бүр аюугаа ингэ календартайгаа. Тэгээд энэ миний юу та намайг зурсан. Тэгээд энэ дээр аягүй гоё үг надад зориулжсэн байна. Тэнгэрийн урс замаа санах цаг ирнэ. Төрлөختний зүүн гэрлээ дагах хүч өгнө. Тэг надад зориулж бичсэн гэсэн үгийг тийм. Тэгэхээр нэрийн хэлээ гэсэн чи өөрөө айгу даруухан юмхтэй учраас тийм битгий зарлаа гэжсэн. Тэг үнэхээр тэмдгүүдээ маш их баярлаа гэж хэлээ. Амаа надад бас юм гоё бэлэг өгсөн бүр энэ хослолоор аваад эмэг зүйлтэй бугуулч цаг гэд энэ одоо энэ комиктэй хослыг өгсөн. Бас найздаа маш их баярлаа. Тийм тэгээд энэ намайг одоо зурсан энэ тэмдгүүдээ бас маш их баярлаа. Амаа бас надад гоё нөгөө ус уруулдаг тийм гоё тас өсөн бас нэг тийм одоо бичлэгүүдээ үздэг манай найзаад тэр найздаа бас маш их баярлаа гэж хэлье. Тийм. За ингээд сонголттой байсан бол хамгийн одоо 1 2 3-ийн дараалалаар явъя. Нэгдүгээр картаас эхлэе. За ингээд хамгийн ихний нэгдүгээр карт сонгосон мэргийг эхлэе. Энэ титэн буюу те лидер гэсэн карт сонгосон. Одоо 4 сарын 14-өөс 21 хооронд ямар худлаар болох вэ? За эхлээд бүх картуудаа зэрэг нэгзээ. За ингээд иймэрхүү гурван картад гарсан байна. Тэгээ эхнээс нь одоо энэ 7 хоногт танд ямар сэдвтэй ямар асуудал чухал болох 7 хоног вэ гэхээр цэрэг айгу уран цэрэгтэй зогсож байгаа бааз. Тийм. Биелүүлнэ хийнэ гэлтэй. Би чаднаа гэл тийм картай. Тэгэхээр зэрэг энэ 7 хоногийн сэдвэх юм бол ирч хүчтэй, цэрэг хүч ирч хүчтэй. Тэгтээ цэрэг хүч, уран зэрэг гэсэн ийм сэдвтэй 7 хоног болох магадлал өндөр. Бөгөөд юу чухал болох вэ гэхээр зэрэг ер нь бол таны ирч хүч, уран зэргийн чинь сэргээс ийм тэ үйл явдал айгу чухал болно гэдэг ч юм эсвэл энэ 7 хоногт та өөрийгөө илүү тэ ирч хүчтэй одоо шийдэмгий тэ цэрэг хүн шиг тэ ирч хүчтэй шийдэмгийгээр мэдэрч одоо шин санаануудыг одоо ингэх юмсан гэсэн тэ ямар нэгэн одоо хүсэл ямар нэгэн шин санаануудыг туршиж үзэх хүсэл төрж магадгүй юм шиг тийм. За зөв жишээгээр хэлэх юм бол одоо та жишээ нь шинэ хоббигоо эхлүүлэх юм эсвэл
шинэ ажлын шинэ боломж хайх ч юм уу эсвэл хувийн амьдралдаа тий эрг өөрчлөлт хийхээр айгу шийдэмгийн иймэрхүү анхаарах хэмжээнүүд авч магадгүй ч юм шиг тий. Иймэрхүү зүйл нэлээд чухал болох 7 хоног байна. Ер нь энэ 7 хоногт танд юу чухал болох вэ гэхээр зэрэг тий урам зориг шийдэмгийн байдалтай ирч хүч айгу чухал болох юм 7 хоног байна гэж гарч байна. За тэгчээд энэ 7 хоногийн одоо өөр амьсгал дээр энэ хоёрыг татсан. Хоёулаа шувууч ингээл айгу хөдөлгөөнтэй байдаг тий. Тэгэхээр ер нь айгу хөдөлгөөнтэй өөр амьсгалтай 7 хоног болж магадгүй мань 2 шувуу гарна гэдэг чинь. Тэгэхээр зэрэг энэ картыг ингээ авах юм бол ингээд хоорондоо айгүй юм бүр ингээд шийдэх гээд ярилцаад байгаа хүн амар татна. Тэгэхээр зэрэг тийм татна гэхээсээ илүү ямар нэгэн чухал одоо асуудал дээр ч юм ингээд шийдвэр гаргах гад тийм ярилцаж магадгүй юм байна. Тийм хүн хоорондын харилцаан дээр тийм удаа дараа ярилцах дахин санал бодлоо солилцгоо би гэж авч тэгж амтрыг гэл энийг юм дээр айгүй ингээл тий. Тиймэрхүү үйл явдал одоо өөр амьсгал гэж магадгүй юм байна. Нэг зүйл дээр тэгээ удаа дараа ярилцах дахин санал бодлоо солилцох тий. За энэ картыг ингээд харах юм бол энэ картыг авмал одоо энэ 7 хоногт мөн нэлийн одоо хувиралт өөрчлөлт энэ нүүдлийн шуу ахгүй. Тэгэхээр зэрэг ер нь бол хувиралт өөрчлөлт шилжилт аялал хөдөлгөөн тий иймэрхүү өөр амьсгалтай 7 хоног байна. За ямарч 2 шуу гаргалээ. За тэгээ энэ 7 хоногт томоохон үйл явдал гэсэн чинь ийм явдал гарч байна. Энэ охин газрын зураг хараад тий. Тэгэхээр энэ 7 хоногт ямар хөө томоохон үйл явдал болох вэ гэхээр зэрэг танд нэгэн чухал шийдвэр гаргах тий. За жаад юм лээ гэл газрын зураг хараад аюу ингээд төлөвлөгөөтэй байж байгаа. Тэгэхээр танд ямар нэгэн чухал шийдвэр гаргах эсвэл шин замд гарах тий. Шин замд гарах тийм үйл явдал тохиолдож магадгүй байна одоо. Тийм магадгүй та гадагшаага чиглэсэн одоо чухал алхам хийх гэж байж магадгүй байна. Тийм аялал ч юм уу, эсвэл шинэ ажил ч юм уу, шинэ хайрцагтай ч юм уу ч гэж болно тий. Тийм ямар ч сан гадагшаа чиглэсэн ямар нэг чухал алхам хийх гэж бодож байж болох юм. Амуу одоо шинэ аялалч байж болно. Эсвэл бодитоор аялал биш ч гэсэн одоо юу гэдэг сэтгэлийн гүнд хөөрчлөлттэй таны одоо татаа сэтгэлийн одоо томоохон өөрчлөлт хийхээр болж магадгүй. Ямар ч иймэрхүү томоохон үйл явдал болно гэсэн ингэж гарч байгаа шүү байна. За тэгчээд танд одоо за тохын би балкон дээр юу авч байгаа хгүй бичлэг гэсэн чинь яар нуранаас аим салгисыг гэдэг шүү. За тэгчээд энэ 7 хоногийн нэгд өдөр болохоор зэрэг тийм ер нь бол айгүй тийм энэ айгүй юу карт авах гэдэг юу хэлмээр юм бэ? Айгүй тийм ариун ургац бүтээл айгүй санаа гэдэг ч юм уу иймэрхүү утгатай карт аа. Тэгэхээр зэрэг тэнийгт өдөр айгүй тийм бүтээлч тий урам зориг ариун ургацтай ч юм шиг айгүй бүтээлч тий одоо таны бүтээлч талчин айгүй ингээл сэргээл тий шин санаа урам зориг орж ирэх өдөр тийм нэлээд айгүй тийм бүтээлч төсмөртлээ айгүй ариун ургацтай ч юм шиг тийм уур амьсгалтай өдөр байна. За тэгчээд 2 дахь өдөр болохоор зэрэг 2 дахь өдөр жоохон сэтгэл хөдлөлийн тал дээр жоохон тэнцвэргүй байдалтай байж магадгүй юм байна. Тийм одоо гинт урам хугарах гэдэг ч юм уу тий. Тэгээ бусдаа өөрийгөө харьцуулах шиг гэдэг ч юм уу. Би ямар хангалтгүй юм биш тий гэдэг ч юм ингээ байдлаа гайгүй байхтаа өөрийгөө тий хангалтгүй гэж бодох. Тийм мэдрэмж төрөх юм шиг тий. Тийм нэг л тий сэтгэл ханамж бол 100% биш. Жохон дундуур өөрийгөө бусдтай харьцуулаад байгаа юм шиг. Тиймэрхүү жохон урам хугарах юм шиг тий. Гэтэ үндэ бол байдал зүгээр байдалтай. Тиймэрхүү мэдрэмж төрж магадгүй өдөр байна. За тэгээд 3 дахь өдөр болохоор зэрэг тийм энэ бол жоохон
дотоод одоо юу гэдэг юм дотоод зүүн совин дотоод мэдрэмжээ жоохон ойлгохгүй гэх юм уу жоохон стресс магадгүй гэж бодож байна. Тийм 3 дахь өдөр бол тийм жоохон стресс байж магадгүй юм байна. Тийм дээр анхаараараа тийм яагаад стресс нь гэхээр юмыг хитрхи одоо төгс болохгоо тийм төгс болох гээд ч тэрнээс юм ингээд яг гоё төгс болохгүй болохоор тэрнээс стресстэй ч юм уу тийм. За энэ дээр одоо энэ дэлхий дээр бүх юм төгсөйдгөө гэдэг тийм мэдчих юм бол гайг бах. За тэгээ 4 дахь өдөр болохоор зэрэг тийм уул нь айгу гоё даан чиг могоогоод байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг 3 дахь өдөр жоох юу гоослоо 4 дахь өдөр болохоор зэрэг тийм нэг гоё амттай мэдрэмж тий. Гоё амттай мэдрэмж. Гэхдээ тэр нэг жоохон болохгүй хортой юм шиг тий. Тиймэрхүү зүйл та нэлээ автаад сэтгэл зүйн татагдаад нэг юм дөөрөд татагдаад байж магадгүй юм байна. За энэ дээр анхаарал тавих байх. 5 дахь өдөр болохоор зэрэг 5 дахь өдөр ер нь ингээл харахад л ойлгомжтой тий. Ер нь бол ямар нэг юмнаас салмааргүй байх, зууралдах, ямар нэг юмд автах татмааргүй байх тий. За нэг энэ дээр дуяатай хандуулгыг багч бодож байна. За тэгээд хагас өдөр болохоор зэрэг тийм хагас өдөр бол ингээд яг юмаа ингээд одоо анхаарлаа төвлөрүүлээд хийх гэсэн чинь ингээд одоо юу гэдэг өдөр тутмын жижиг шажиг юмд сатаа гарах, жижиг шажиг одоо бодол толгой орчин дүүрэх гэдэг ч юм уу тий. Тэрнээсээ болоод ажилд ахуй ажилдаа түүрдэх яг юм хийх гэсэн чинь анхаарч төвлөрөх байх гэдэг ч юм уу тий. Жижиг шажиг зүйл түүрдэх ийм хөдөр алцгаад байж магадгүй. За энэ дээр боломжтой байх баха. За тэгээ бүтээсэн өдөр болохоор зөв ер нь дачиг өдөр айгу тансаг гэчлэх юм тий. Та гоё ангамж яж магадгүй тансаг өдөр. Гэхдээ яа одоо шаарцсан мэглээ зэрэг. Гэхдээ та тэрийгээ жоохон хиний хүчинд юу гэдэг яг ингээд айгу тийм ганган гоё сайхан дэмжлэгтэй байгаагаа нэг л мэдрэхгүй байх гэдэг юм магадгүй. Тийм. За ямарч нэг чадан ядан тайлбарлах юм бол иймэрхүү юм л та. За ингээд бүтэнсээ дуршлах бүх өдрийг тайлбарлаа. Ингээд одоо таны одоо энэ 7 хоногт танд хэрэгтэй зохиос нэг грин мессеж. За омега энэ ялалт тэг Виктори тий. Ялалт гэсэн утгатай ийм карта. Тэгэхээр зэрэг энэ картаар танд юу хэлүүлж байна гэхээр зэрэг альва сөрөг бодлыг одоо юу гэдэг ямар нэгэн сөрөг байдал ч юм уу бодлыг тэг хүлээн зөвшөөрөөд одоо тавьж явуул гэнэ тий. Тавьж явуул. Тэгэх юм бол одоо ялалтын энерги танд тий айрхан байх шүү гэсэн ийм карта. Тэгэхээр зэрэг одоо таны туулсан бүхэн чи ерөөсө дэмий байгаагүй тий. Одоо бүү эргэлж тий. Таны ялалтай хаяанд айрхан байх шүү гэсэн ийм дэмжлэгийн карта байна. За ингээд энэ 7 хоногт танд хэрэгтэй мессеж нь энэ байлаа. Тэгээд одоо таны сонголтын картнаас бас одоо энэ 7 хоногт хэрэгтэй мессеж яа гэж бодож байна. Лида тий манлайлагч гэдэг байхгүй тий манлайлагч. Тэгэхээр зэрэг энэ 7 хоногт танд сонголтын картны мессеж гэх юм бол одоо та удирдах тий лидер одоо лидер чадвараа тий хүлээн зөвшөөрч тий зүрх сэтгэлээрээ одоо манлайлагч байж чадна гэдэгтээ итгээрэй гэсэн ийм мессеж өгч байгаа юм шиг санагдаж байна. Ямар ч сан итгэм тий лидершип лидер босс бүр босс. За ямар ч юм та удирдах чадвартай гэдгийг хүлээн зөвшөөрч одоо зүрх сэтгэлээрээ тий манлайлагч байж чадна гэдэгтээ итгээрэй гэсэн. За ингээд өндөрлөгийн одоо бүх картуудаа тайлбарлалт дуслаа. Тэгээд үнэхээр таалагдсан бол лайк тараа битэн мартаараа. Мөн таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй хүмүүс байх юм бол тийм лидергээ бичсэн ч болно эсвэл энэ титэм хэрэг титмээ эможи олдох юм бол титэм гэсэн эможи титэм олдохгүй бол зүгээр лидергээ бичсэн ч болно. Энэ тийм тэгэх юм бол нэгдүгээр картыг сонгосон бөгөөд намайг дэмжиж байгаа. Та өөрийнхөө цааш одоо дараагийн 7 хоногийг сайнаар зөвгөнж гэнэ гэж тийм үзье. Гэхдээ заавал дарах ёстой гэж юм биш шүү. Тийм дарахгүйсэн чадлаа. За ингээд өндөрлөе одоо энэ хүртэл үзсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл. Баяртай. Bye bye.
За ингээ 20 дахь карт сонгосон нэмэр хийлээ. За 4 дугаар сарын 14-өөс 20-ны хооронд дампуут толгон болох гэсэн одоо 7-ны хамаар байна. За ингээ 20 дахь картыг сонгосон нэмэргийг бүх картуудын базрын нэгдсэн. За энэ бүх карт гарсан байна. За эхлээд 20 дахь карт сонгосон юм байна одоо 14-өөс 20-ны хооронд танд ямар асуудал чухаллах, ямар сэдвтэй ямар асуудал чухаллах би гэх юм бол энэ карт гарчсан маа. Тэгэхээр зэрэг шударга яс гинэ. Тийм хэр зэрэг юмд айгуу тийм тий энэ тэнцүү шударга хантаас айгуух юм шалтгаална гэж юм шиг байна. Тийм сэдв нь бол тийм шударга гэх үү. Ер нь бол энэ 7 хоногт юу чухал болох вэ гэхээр зэрэг тий одоо бусдын өнцгөөс одоо харж тий бусдын одоо янз бүрийн юмсыг тий одоо бусдын өнцгөөс бусад хүмүүс юу гэж бодож байгаа энэ арай өөр өнцгөр харах юм бол ямар юм бол гэдэг юм уу тий. Тийм одоо бусдын өнцгөөс ямар нэг зүйлийг харах муу одоо сэтгэл хөдлөөрөө биш тий тунгаан бодож тэнцвэртэй тийм байдлаар юмд хандах нь тий нэлээд чухал болж магадгүй юм байна. Тийм зүйл нэлээд чухал болно. Тэрэн дээр анхаарах гэж байгаа шиг санагдаж байна. Замарч асан тийм бусдын өнцгөөс тий имийг хараад аль болох сэтгэл хөдлөлтөд автахгүй тий имийг тунгаан бодож тий тэнцвэртэй байдлаар юмд хандах нь тий энэ 7 хоногт чухал болж магадгүй шүү гэсэн юм утгаар гарч байгаа шиг. За энэ 7 хоногийн одоо танд уур амьсгал 7 хоногийн уур амьсгал гэтээ могоод эмхтэй тийм гэлийн хатан могоо гэдэг чинь ер нь аль энэ 7 хоногт 7 хоног уур амьсгал гэх юм бол ер нь таны ингээд ойр тайрныхаа хүмүүсийг та татах тийм өвдөж чадвартай гэж магадгүй юм тий ямар нэгэн өвдөж чадвартай ойр тайрны хүмүүсийг тий ямар нэгэн одоо шидэд гэх юм уу ямар нэг таны өөрийн хүн татах тийм өвдөж шид юм ээ тэрүүгээр ойр тайрны хүмүүсээ нэлээд татах тий эмгтээлэг байдал чинь нэлээд айгүй их байх тий тийм өвдөж чадвар чинь нэлээд энэ 7 хоногт төгөх юм шиг тий гарах тийм уур амьсгал байна. За тэгээ бас нэг уур амьсгал болохоор зэрэг ер нь бол тийм нөхөрлөл одоо юу гэж хэлмэ энэ дээр одоо нөхөрлөл сайн түншлэл гэх юм уу тий одоо хүн хоорондын харилцаан дээр нөхөрлийн харилцаа одоо бизнес хийж байгаа хүмүүс яхан бол айгүй сайн түншлэлийн одоо харилцаанд хаамлалт гэрэмэр гэдэг юм тэр мөр айгүй сайн байх гэдэг. Ямар ч байсан нөхөрлөл түншлэл айгүй сайн байхаар тийм уур амьсгал байна. Мөн бас дугуй болохоор зэрэг таны ойр тойрны хүмүүс таныг одоо хүрээлэх тий ойр тойрны хүмүүстэй нөхөрлөх гэдэг ч юм нэг иймэрхүү уур амьсгал байна. За амарчсан гэж хэлээ. За тэгчээд энэ одоо 14-өөс 20-ны хооронд танд ямар томоохон үйл явдал болох вэ гэсэн чинь ер нь хүнтэй их ярилцж магадгүй гэж бодож байна. Хүнтэй ярилцахад кафед ч үүний газар тий хоорондоо уулзалтах хүнтэй ярилцах юм зүйлүүд томоохон зүйл болж магадгүй гэж гарч байгаа шүү байна. Тэг хүмүүстэй ярилцах тийх том холын юм ярих тий ойр зүрийн биш тий тийм хацсан дээр ба хоод хэрэгтэй. Одоо хүмүүстэй холын од гараг ч юм уу нэг тийм хийсвэр айгу том сэдвээр ярилцах ч юм уу кафед хүнтэй уулзаж ажил төрлөө ярилцах ч юм уу хүнд юм хэлж өгч юм уу нэг иймэрхүү үйл явдал бол одоо томоохон үйл явдал дээр юу болох вэ гэсэн чинь карт гарчсан. За ямар шижсэн өөрөөртөө нөхцөлөд тохируулаад энэ карт зургаараа тий одоо мессеж аваарай гэж хүсье. За тэгчээд энэ 7 хоног одоо нэгтгэс бүтэнсэ өдөр хүртэл. За нэг өдөр болохоор зэрэг өөр амьсгал нь тий ер нь айгуу тийм илүү дутуу янз бүр юмнууд одоос та эртхэн ингээд одоо юу гэдэг цэвэрлээд эмхлээ зэгцлээд ингийг гэсэн нэг тийм уур амьсгал юм. Тэгэхээр зэрэг одоо нэг өдөр гэх юм бол хэрэггүй юмнасаа салах тий айгуу хөнгөн зэгцтэй аж амьдралдаа тий хөнгөн зэгцтэй болохыг хүсэх шинэ эхлэл одоо ямар нэгэн зүйлийг цэвэрлэх
тий. Зориосоо л одоо айгүй эмгцэгцтэй бай, асуудал орд урдан ингээд шийдээд хэрэггүй юм да хаяа явъя гэдэг ч юм тий. Нэг тиймэрхүүгээр амьсгал байна. За амьсгсан. Тэгчээд одоо 2 дахь өдөр болохоор зэрэг 2 дахь өдөр жоо юу яаж магадгүй юм бэ одоо ямар нэгэн зүйлийг болохоос өөр аргагүй болох эсвэл ямар нэгэн зүйл дээр ингээ өөрчлөлт хийхээс өөр аргагүй болох гэдэг ч юм уу. Эсвэл ямар нэг юм байх гэсэн чинь танд жоохон хэцүү байх ч юм уу. Нэг жоохон тиймэрхүү амьсгал байна. За тэгчээд 3 дахь өдөр болохоор зэрэг бол нь хүнтэй ингээд холбогдоод ярилцах гэсэн чинь нэг жоохон зөрөө гарах гэдэг юм аа. Түнхэн цаг хугацааны зөрөө ч юм уу те. Эсвэл хүн хооронд ярилцаанд одоо таны завгүй байхад нөгөөх нь уцтаал. Тэгээд та ингээл завтаа бол нөгөө л уцсан нөгөө чинь завгүй болсон гэдэг чинь ямар нэгэн тийм одоо нэг хүнтэй холбогдох гэсэн чинь ч юм уу ингээд нэг жоохон зөрөө хүн хооронд ингээд нэг цаг хугацааны зөрөө үүсэх юм шиг эсвэл тийм шалгахт нөгөө буруу зүрх ойлголцох тий. Та нэг юм хэлсэн чинь нэг жоохон буруу ойлгох гэж байгаа юм шиг. Иймэрхүү зүйл тиймэрхүү амьсгал юм. За энэ дээр анхааралтай гайг байх гэж бодож байна. За тэгчээд 4 дахь өдөр болохоор зэрэг тийм ер нь аль нэлээд хүчтэй явах өдөр та өөрөө айгуу гялалзах юм шиг тий. Нэг тийм та өөрөө айгуу тийм одоо хүн татах хүчтэй гэх юм уу тий. Ард тарнд чи хүмүүс айгуу цуглана. Та ингээд айгуу тийм хүчтэй байгаад байгаа байхгүй юу гэж хэлмэр юм тий. Таны хүн татах үед чинь нэлээд хүчтэй байх юм шиг тий. Тэр нь тэрнээс болоод ч юм ард тарнд яг олон цугладаг ч юм уу хүн татах үедтэй өдөр гэдэг ч юм уу. Тэрнээс болоод таны сэтгэл санаа жоохон завгүйж магадгүй. Энэс тэрнээс тхимсэн одоо үед тийм нэг тийм завгууд оч юм шиг өдөр байна. За тэгээд 5 дахь өдөр болохоор зэрэг тийм бас лидер тий одоо 5 дахь өдөр та ингээд аюу тийм манлал хүчтэй байх гэдэг ч юм уу лидерийн ажил хийх ч юм уу тий эсвэл олон хүнд танд аюу итгэх олон хүмүүс одоо танд итгэх эсвэл тийм одоо лидер хүчтэй манлайлалтай тий тийм хүний одоо нөлөө танд сайнэр их тусах гэдэг ч юм уу. За энэ хоёр айл нэг авах гэж бодож байна. Олон үзэж авах ингээд хоёр югаар тайлбарлаа. За тэгээ бүтэн хасаатар болохоор зэрэг тийм та айгуу сайн сэтгэлтэй авах өдөр юм шиг байна. Одоо та хүмүүст айгуу сайн сэтгэл гаргах ч юм уу. Тийм тэр өдөр нэлийн одоо хүнд сэтгэл гаргах гэдэг байхгүй. Тийм. Ямар ч гэсэн сэтгэл санаа айгуу тийм өгөөмөр уужин байх. Тийм өдөр байна. Өөр амьсгалтай. За тэгээд бүтэн өдөр болохоор зэрэг ер нь жоохон идэвхгүй өдөр гэж магадгүй тий. Яагаад гэвэл бүтэн өдөр болохоор тий. Амарч тий. Амралтай өдөр болохоор ер нь нэлээ юмд идэвхгүй, жоохон идэвхгүй. Ер нь бол дажгүй өдөр. Бүх юм окей. Тэгтээ жоохон идэвхгүй өдөр гэсэн байна. За ийм өөр амьсгал. Тэгтээ за ингээ бүх 7 хоногийн тайлбарласныхаа дараа одоо энэ 7 хоногт танд одоо сахиус нэнгэрийн мессеж. Энэ 7 хоногт хэрэгтэй сахиус нэнгэрийн мессеж Мая. Школын стад сурах, боловсрал. Тэг ер нь аль сахиус нэнгэрийн мессеж гэх юм бол боловсрал аль тэгээд одоо зөвхөн одоо мэдлэг боловсрал аль зөвхөн одоо тийм мэдлэг олох биш ээ. Мэдлэг мэдээж олон тийм. Энэ дээрээсээ таны одоо хомсрын төвшин гэдэг юм уу дотоод сүнс чинь улам гэрэлтэй болж тийм өөрийгөө тийм биелүүлэхэд айгүй тийм туслах тийм гэгэрлийн шат юм аа гинэ. Тийм боловсрал гэдэг бол одоо тийм зөвхөн мэдлэг биш одоо таны сүнс улам гэрэлтэй болж өөрийгөө биелүүлэх чинь тийм одоо туслах тийм одоо гэгэрлийн тийм шат юм аа. Тэгээд энэ карт нэлээ гүн хааны юутай байдаг. Тэгээд та бол одоо багш байж магадгүй хүмүүст юм хэлж ярьж өгдөг хүн ч байж магадгүй эсвэл багш биш байж магадгүй. Гэхдээ та бол одоо бол багш байсан ч гэсэн хамаагүй та одоо бол суралцах үеийг нь жоохон юм суралцах хэрэгтэй байна л да. Одоо дараагийн 7 хоног тий. Тэгээд одоо тэр мэдлэг чинь
дараа нь олон хүнд одоо гэрэл болно шүү. Олон хүнд аяг тусаална шүү гинэ тий. Одоо энэ 14-өөс 20-ны хооронд та ихний хүнд юм зааж багшлах хүн байсан чамаагүй багшлах хүн байсан чамаагүй зүгээр сайн янз бүр юм дээр суралцаараа тэгэх юм бол тэр чин дараа нь аяг олон хүнд тусаална шүү гэсэн байна. За ийм мессеж танд өгч байна. За тэгчээ таны одоо хамгийн сүүлийн сонголтын картнаас бас одоо мессеж авъя гэж бодож байна. Профессионал мэргэжлийн тийм энэ айгуу мэргэжлийн байхгүй нэлээ уламжтай судалж байгаа. Тэгэхээр тань сонголтын картанд одоо 7 хоногийн танд хэрэгтэй мессеж гэх юм бол хэрвээ та өөрийн ажил үйлс ч юм уу эсвэл мэргэжилдээ ч юм уу ямар хийж байгаа зүйл дээр ч юм уу ямар нэгэн эргэлзээтэй байгаа бол тийм зүрхэд агараа юм. Тийм толгоо биш тий. За энэ ч юу илээ ийм ч юм шиг тийм ч юм шиг гэл ингээл жоохон ингээд яаж чадахгүй байгаа л та мэдрэмжээ дагараа зүрхэд агараа тий. Та бол айл хэдийн одоо мэддэг зүйлээ л тий сэргээж хийж байгаа шүү гинэ тий. Ер нь бол хүн ингээд юу гэмтэй бүх юм олон дотроо мэдчихэд гинэ тэрийг өөрийгөө мэдж байгаагаа гэдэг ч юм уу одоо сэргээж таних нь л чухал гэдэг юм байна л да тийм. Тэгэхээр зөв хэрвээ та ажил өөртөө ч юм уу мэргэжилтэй мэргэжлийн ямар нэгэн юмн дээр ингээд эргэлзээтэй байгаа бол тийм зүрхээ дагараа. Тэг угаасаа та айл хэдийн одоо мэддэг зүйлээ л тийм сэргээж байгаа шүү. За би ч ховтохгүй арчиж болоочлаа амарсан ингээд ойлгохыг тэгчээрээ би ингээд өөрөө ойлголтоор чадсан хэллээ. За ингээд бүх картуудаар хэлбэр дуслаа. Ингээд өндөрлөлийн үнэхээр таараад таалагдсан бол тэг лайк тараа битэн мартаараа. Мөн таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй хүн байх юм бол энэ эможиг таныг одоо дараагийн 7 хоногч айгүй аз хиймэртэй байгээ гэд тэрөөгөөд аз хиймэртэй бай гэж өрөөгөөд unicorn юустэй юм шиг тий. Ийм шидэт морины эмож. Unicorn сквал зүгээр морь тий. Тийм дараа гэх юм бол 20 дахь карт сонгосон бөгөөд намайг дэмжиж юм гэж байлаа. Маш их баярлалаа. Та ч гэсэн тийм дараагийн 7 хоногоо санаар зөвмжин гэсэн үг шүү. Тийм морь мускул шидэт морь тий. Unicorn эмож байвал дараараа. Гэхдээ заавал дарах ёстой гэж хашаалж юм шүү. Дарахгүйс нь. За ингээд өндөрлөлийн одоо энэ хүртэл үзсэн. Одоо бүх хүмүүстээ маш их баярлалаа ингээд дараагийн жил хүртэл. Баяртай. Бай бай. За ингээд 3 дахь карт сонгосон нэмрийг эхлэе. За энэ 3 дахь карт сонгосон нэмрийг бүх картуудаа ингээд зэрэг нэгцээ. За 4 сарын 14-өөс 20-ны хооронд ямар худлаар нь болох гэсэн юм хийж байгаа. За ингээд энэ картанд татгсан боёо 3 дахь картыг сонгосон юм. Одоо 14-өөс 20-ны хооронд ямар хэн асуудал чухал болох ямар сэдвтэй 7 хоног болох вэ гэхээр зөв. Ер нь бол суралцах, хөдөлмөрлөх, дадлага хийх гэсэн ийм сэдв байна. Энэ 7 хоногийн одоо чухал сэдв юм л дээ. Энэ 7 хоногт юу чухал болох вэ гэхээр зэрэг ингээ юм суралцаад байгаа байхгүй тий. Тэгэхээр зэрэг ер нь бол энэ 7 хоногт одоо мэрэгшил ч юм уу тий ур чадраа сайжруулах асуудал их чухал болж магадгүй байна. Одоо суралцах за яг суралцах хүмүүс ирэж гисэн одоо юм аа тий ажил үйлсээ хийнгээ ажил дээрээ дадлага хийх ч юм уу те тэр ажил нь өөрөө амар дадлага болох ч юм уу те тэр зүйл аяг чухал болох юм байна. Тийм ямар нэгэн те мэрэгжил ур чадраад сайжруулах асуудал их чухал болох юм шиг. За энэ дээр энэ асуудал их чухал болно гэж гарч ийн. Тэгчээд одоо 14-өөс 20-ны хооронд ямар уур амьсгалтай болох төлөвтэй гэсэн чинь ямар нэгэн баяр түл авдал болж магадгүй гэж бодож байна. Та хүний төрсөн өдөр ч юм уу эсвэл ямар нэгэн баярыг тэмдэглэж өгөх үү те ямар нэгэн баярын өдөр болох ч юм шиг энэ 7 хоногт эсвэл тийм өөрийн эсвэл хүний баярыг тэмдэглэж өгөх те тийм за нэг ямар хөвөл явуулж болж магадгүй амуу
энэ картыг харах юм бол одоо тийм л хоногт уур амьсгал гэсэн ямар нэгэн гинти мэдээ мэдээлэл албан ёсны бичиг баримт ч юм уу тэр асуудал аягүй чухал болох. Тийм бичиг баримттай айгүйх одоо тийм холбоотой асуудлууд гэдэг ч юм уу. Бичиг баримтны ажил хийх ч юм уу ямар нэгэн гинти мэдээ мэдээлэл албан ёсны бичиг баримт. За ямар ч юм иймэрхүү уур амьсгал гарч ирж байна. Тийм бичиг баримттай ноцлдог тийм ажил хийдэг ч юм уу гэж магадгүй тэгэхээр ямар ч юм саяны миний хэлсэн одоо дүгнүүдээс юу аваарай гэж бодож байна. За уур амьсгал юм байна. Тэгээд энэ 7 хоногт болох томоохон үйл явдал гэсэн чинь ер нь бол хүнээс жоохон зөвлөгөө авч магадгүй юм шиг одоо юу гэж хэлмээр юм. Янз бүр айгу тийм хийсвэр амьдралын нэг тийм том тийм гоо ханы ч юм шиг тийм зүйл дээр амьдралын нэг тийм хүнээс зөвлөгөө авах, хүнтэй уулзах, ярилцах, нэг юм ойлгож авах тиймэрхүү том үйл явдал болж магадгүй юм шиг. Өнгөрснөө ингээ орхих хэрэгтэй юм биш гэдэг ч юм уу одоо юу гэдэг тийм ер нь яг өөр байх хэрэгтэй юм гэдэг чинь ямар нэгэн зүйлийг одоо юу гэдэг. За энэ картыг нэмэлт картаас мөхгүй тийм тарна болохоор зэрэг ер нь бол амьдрал бол одоо юу гэж хэлмэ хин нэгний одоо зөвшөөрөл авч зөвшөөрлөөр авдаг ч юм шалгалт өгч байгаа ч юм шигтэй ингэж хин нэгний одоо зөвшөөрлөө явдаг зүйл биш ээ. Яг л өөрөө хүснээрээ байх нь амьдрал юм биш дээ гэдэг ч юм тэр нэлээд том зүйлийг ойлгох юм шиг тийм өөрийнхөө дуртай юм хийгээл өөрийнхөө хүснээрээ л амьдрах хэрэгтэй байсан байж дээ гэдэг ч маань тийм зүйлийг ямар нэгэн хүн танд зөвлөгөө өгөх ч юм уу хүнээс сонсдог ч юм уу замарсан нэг томоохон юмхүү утгатай үйл явдал болох юм шиг карт гарлаа. За тэгээд нэгтгэхээс потенциал өдөр хүртэл ямархуу уур амьсгалтай өдрүүдээ. За нэгд өдөр болохоор зэрэг тийм ер нь бол жоохон тийм онцгүй байдлаас гарах онцгүй байдалд орчихгүйхэн шиг шууд явчих гэдэг шүү дээ. Нэгд өдөр болохоор зэрэг ер нь тийм ямар нэгэн хүнээс зөвлөгөө авах ч юм уу зөвлөгөө авснаар онцгүй байдлаас зайлсхийж чадах. Эсвэл бүр өөрөөр ингэж тайлбарлаж эсвэл айгу санамсаргүй ямар нэгэн зүйл олох санамсаргүй ямар нэгэн зүйл ойлгох энэ чи юм биш юм шүү дээ гэдэг ч юм уу тийм ер нь бол хянуур үйл ажиллагаа явуулна гэж гарч байгаа шиг байна. Тэр нэгд өдөр та өөрөө цаг юмдаа айгу хянуур гэхдээ санамсаргүй нэг юм ойлгох ч юм уу нэг хүнээс мэдээ зөвлөгөө авахтай шууд тийм за ямар ч бас нэг юм хөр амьсгал байна. За хоёр дахь өдөр болохоор зэрэг хоёр дахь өдөр уулна ингээд аюух ингээд тгээ ийшээ тийшээ явах ч юм уу хөөцөлдөгчийн ажил амирх байх ч юм шиг тэгсэн мөртлөө аюу тэр нь буруу харсан гэсэн нэлээ хөөрөлтөө өдөр болж магадгүй хастай ингээд хийгээл жоохон ингээд хөөрөөл тест ингээд тэгнэ гээл нэг жоохон хөөрөлтийн байдалтай байна. Тайван босч юм шиг тий. За энэ дээр анхааралтай байх гэж байна. За 3 дахь өдөр болохоор зэрэг тийм уур амьсгал нь яг аль нь та гэдэг юм би сайн мэдэхгүй. Энэ одоо жоохон ашиглагдсан та юм уу, ашигласан та юм уу? Зэн айгу олон үзэж байгаа болохоор юу гэж хэлмээр юм дээ. Энэ картын утга нь болохоор зэрэг одоо хүч хэрэглэж тий өөрийнхөө одоо үнс үгүй шударгаар биш тий жоохон хүч хэрэглэж булан олсон ялалт гэдэг карт байхгүй юу? Яг онцон одоо юу гэдэг утга нь тий. Тэгэхээр зэрэг тийм яг л оюун ухаан яг шударгын ёсоор биш нэг булчингаараа дийлсэн гэдэг юм тийм нэг залиараа яатсан гэдэг юм шиг тий. Тэгээд аль нь охироод энэ үсгэл та ингээд жоохон юм айгу арга ухаанаар юм аа гэдэг айгу жоохон тий юм дээр эсрэглэнтэх гээд байна уу? Эсвэл энэ ямар ч нэг юм уур амьсгалтай дээр энэ дээр ч хамгаалалттай байдаг гайгүй. За тэгээд за 4 дахь өдөр болохоор зэрэг тийм таны санснаас нэг юмс өөр ээж магадгүй. 4 дахь өдөр одоо бодсноос ингээ шал өөр зүйл өрнөх тий та ингээл тэгвэл тэгнгээл бэлтжижсэн чинь тэрнээс чинь шал өөр зүйл өрнөх юм шиг эсвэл
та ямар нэг юм амжихгүй байх ч юм уу те. Энэ хөр амьсгалтай өдрэн. За тэгээд 5 өдөр болохоор зэрэг 1 2 3 4 те 5 өдөр болохоор зэрэг нэг тийм баяртай өдөр бол биш вэ. Яг нэг онцгүй өдөр биш мөртлөө яг зүгээр нэг тийм баяр төрөхгүй байх гэдэг ч юм уу. Нэг баярлаад ах юмгүй байх гэдэг ч юм уу. Нэг жаа тиймэрхүү амьсгалтай өдрэн. За тэгээд хасаа өдөр болохоор зэрэг ийм болох байсан юм уу гэдэг ч юм уу. Жохон урам хугарах гадаа ч юм шигсэн юу ч юм бэ. Төлөвлөжсэн та нэг хүнтэй хэрэг ямар нэгэн төлөвлөжсэн бол тэр төлөвлөжсэн зүйлийн цаад хүн өөрчлөх гэдэг ч юм уу. Найзаа ингэсэн шүү гэдэг ч юм уу те. Тэгсэн чинь ингэж өөрчлөх байсан юм уу гэдэг ч юм уу. Ямар нэгэн төлөвлөсөн зүйл те өөрчлөгдөх. Одоо жишээ нь явах байсны явах болох гэдэг ч юм уу. Хамт хийх байсны хийх болох гэдэг ч юм уу. Ямар нэгэн тийм ингэ хийсэн юм уу гэдэг нэг жоохон тиймэрхүү өөр амьсгалтай өдөр байна. За тэгээд бүтэн сая өдөр болохоор зэрэг тийм ер нь аль нам гүн гэж бодож байна. Бүтэн сая өдөр бол ер нь аль хаалттай хандлага. Тийм та ингээл гэртээ байгаад бах. Тэр ингээ та өөрөө юмд аюу тийм хаалттай байх. Яг хөө мэдээж бүтэн сая өдөр юм чи магадгүй тийм гэртээ намжим амрах ч юм уу тийм ямар нэгэн хаалттай хандлагатай байна гэсэн ийм урамсал байна гэсэн юм гарт байна. За тэгээд бүх 7 хоногоо тайлбарчаа танд одоо энэ 7 хоногт хэрэгтэй 14 сарны хооронд хэрэгтэй одоо Сахусны грин мессеж Аврора гэдэг ингээд аюу гоё нисэж байгаа үстэй. Тийм тэгэхээр за миний тийм мэдрэмжээр болохоор зэрэг ер нь бол танд Сахусны грин мессеж гэмээр бусдын зөвшөөрөл одоо танд хэрэггүй тийм дээр гарсан шиг тийм. Одоо бусдын зөвшөөрөл танд бол хэрэггүй. Одоо таны хумсар тий одоо сүнсний зам бол татаад гэрэл та өөрийнхөө татаад гэрлээр өөрөө ингэж өөрийгөө тий хөтлөө явчнаа тий. Ер нь бол өөрөөсөө зориг тий гаргаараа тий ер нь бол зоригтойгоор тий замаараа өөрийнхөө замаар л өөрөө л урагшлаарай гинэ. Тийм бус одоо бусдын зөвшөөрөл танд ямар ч хэрэггүй өөрийнхөө л татаад гэрлээрээ татаад мэдрэмжээрээ тийм зоригтой урагшлаарай гэсэн ийм зүйлийг танд хэлж байгаа юм шиг санагдж байна. Тийм хинээс ч юу ч мөрөмбөж зөвшөөрөл авч юм уу ингэх ёстой тэгэх ёстой гэсэн юмд одоо баригдалгүйгээр та өөрийнхөө татаад мэдрэмжээр татаад гэрлээрээ л тийм зоригтойгоор тий замаараа урагшлаа шүү гэсэн иймэрхүү зүйлийг танд хэлж байгаа гэж бодож байна. За тэгээд сонголтын хамгийн сүүлд ингээд сонголтын картнаас одоо мессеж авъя гэж бодож байна. Энэ нас энэ таймер атах ингээд бас хөөрж байгаа зү бөмбөлөхийн бөмбөлгөө юу гэдэг лээ нэг монголоор тий эдванс тий яг энтэй адилхан үг бол хэлж гэнэ гэж бодож байна. Энэ картаас тийм тэгэхээр зэрэг энэ карт болохоор зэрэг ер нь бол эрэл хайгуул тийм эрэл хайгуул зориг өөрчлөлтөөс айхгүй байх тийм ер нь бол та ингээд шин замд өөрийгөө олох тийм шин замд ингээд гаснаар өөрийнхөө тухай илүү их хийхийг бол тийм таньж мэдэх болно. Тэгээ ер нь бол тийм заавал аялал маялалд ингээл холбож явахгүй зүгээр гэртээ байгаа ч гэсэн ингээд өөрийнхөө дотоод сэтгэлийг тэл гинэ. Одоо дотоод сэтгэлээ тийм нэ тэл. Тийм тэр нь бол ямар ч одоо аялал тийм өөрийн дотоод сэтгэлээс дотоодод тийм өрнөдөг шүү гэсэн байна. За энэ жоохон хэцүү ойлголтод юу ч юм тийм. Та хинт ч баригдчихгүй, юунд ч автахгүй яг л өөрийнхөө дотоод сэтгэлээр өөрийнхөө одоо өөрийгөө танин мэдхээ аялалд тий гараараа тий ингэж юм шиг санагдаад байна тий. Эрэл хайгуул зориг өөрчлөлтөөс айхгүй тий. Төвөргслээрээ ингээд та өөрийгөө хайх ингээд аялалд чинь тий таны тал өөрийнхөө талаар илүү их гойгоо зүйлүүдийг цаашдаа мэдэж авна шүү. Тэгээд ер нь бол өөрийнхөө дотоод сэтгэлийг тэл гэдэг жижигхэн битээ байлгаж байгаа юм л та.
нэг хүн ингэсэн ийм байх хэвээр амьдрал чинь ийм байх хэвээр гэсэн нэг намаа ингэсэн чинь би юм гэдэг чинь тэхгүй байх нь шүү. Та юу хүсэж чинь хэн баймаар вэ? Яамаар вэ те? Өшөө хаашаа хүрмээр вэ? Юу яамаар вэ? Гэсэн таны л одоо дур хүс юу гэлээ. Одоо татаад тэг юу чинь шүү. Хин нэг нь ингэж хэлсэн тэгдэг гэсэн ингэдэг гэсэн тийм хязгаарлалт юм уу? Бас одоо дав гэдэг байгаа байхгүй. Тийм. Татаад чи юу мэдэрч чинь юу хүсэж чинь яаж амьдрмаар вэ? Одоо тэрүүрэл тийм байгаарай л гэж байгаа юм байна л да. Замарч нэг амир бүр хитрхи гүнзгий яачих шиг боллоо. Одоо 7 өдрийн мөрөн дээр гарч байгаа юм те. Зааж гисэн ингээд 4 өнөцөд айл тохируулаад сонсон баг гэж бодож байна. За ингээд өндөрлөө. Ингээд энэ одоо үнэхээр таалагдсан бол тэгээ лайк тарахаа бити мартаарай. Мөн таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй хүн байх юм бол эмоч дараарай гэж хүсье. Тий. Эмоч нь одоо юм хөөрдөг юм тий. Хийм бөмбөлөг байвал дараараа эсвэл онгоц цасан жолно. Тэгэх юм бол таныг өшөө их чөлөөтэй тий. Тэнэсэн дүүлэрээ гэж одоо бэлэгдээд дараагийн 7 хоногт тий. Одоо өөрийнхөөрөө тий. Тэнэсэн дүүлэрээ гэж бэлэгдээд одоо энэ ийм хийм бөмбөлөг байвал дараар энэ ийм эмож алдахгүй юм бол зүгээр онгоц ч юм уу тий. Тэгэх юм бол 3 дахь хартыг сонгосон бөгөөд намайг дэмжсэн гэж одоо би бол маш их баярлалаа. Мөн та өөрийнхөө 7 хоногийг сайнаар зөвнжин гэсэн үг шүү. За тэгтээ заавал дарах хэрэгтэй гэж харж байгаа юм шиг тавьчихсан ч болно. За ингээд өндөрлөө одоо энэ үргэлжлүүлсэн одоо бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл. Баяртай. Бай бай. За ингээд 4 дахь картыг сонгосон юм эхлэе. 4 сарын 14-ноос 20-ны хүртэл 14-ноос 20-ны хүртэл таны энэ 7 оны ямар хөө дахиад гэсэн юм хийж байгаа. За нэг зээ. За ингээд 4-р картыг сонгосон байна. Энэ карт татгцсан байна. Хамгийн ихний картаар болохоор зэрэг энэ 7 хоногийн сэдв муу одоо энэ 7 хоногт юуч таны хувьд юу чухал болох энэ дээр анхаарах гэдэг юм те. Тэгэх юм бол энэ хүүхэд ингээ сайн авах юм бол энэ хүүхэд айгүй аюултай тий. Дөрөөндөөч баг хүрэхгүй айгүй ингээ жоохон контролтой авах бол ингээ нөө энэ ард нь хүүхэд бүр санаа зовцсон зогсож байгаа шиг тий. Галуу шууд дайрах гэж байгаа юм шиг жоохон юм аюултай байдалтай байгаа байхгүй. Би бол картны юугаар нь биш үү зургаар нь яадаг. Инспирэшн гэхүүтэй юу авдаг. Энэ одоо энэ тайлбар энэ хүүхэд айгуу тийм юу санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ 7 хоногт танд юу чухал болох вэ гэхээр зэрэг ер нь бол яг энэ хിവэрээ тий ингээд айгуу өөрөөсөө дэнтсэн том одоо тий юу унтсан тий ингээ явах юм бол яг энэ та одоогийн энэ хിവэр ингээ явах юм бол халдаа гарах тийм магадлал энэ шүү дээ. Энэ 7 хоногт юу чухал болох вэ гэхээр зэрэг жоохон төлгөөгөө өөрчлөх тий чиглэлээ өөрчлөх тий ер нь ингээд юмыг ингээд хүчлэхгүй байх тий таныг одоо ингэж яхаа одоо зогсоогоод тий одоо сайн бодоод үзэх гэдэг ч юм уу ер нь жоохон өөртөө илүү контролтой байх тэр зүйл аягүй чухал болж магадгүй гэж бодож байна тий. За ямар ч юм энэ 7 хоног чухал болох асуудал юу вэ гэх юм бол ер нь та яг энэ хിവэрээ тий ингээ контролгүй ингээд аягүй байгаад их юм бол тэ өөрөөсөө том юм унтсан тий ингээд яваад их юм бол одоо алдаа гарах магадлал байна шүү. Төлөвлөгөөгөө өөрчлөх, чиглэлээ өөрчлөх, юмыг хүчлэхгүй байх, нэг удаа зогсоод тий одоо орчноо мэдрэх тий өөртөө контролтой байх энэ явдал аягүй чухал болох юм байна тий. За энэ 7 хоног чухал болох тий таны анхаарах ёстой зүйл бол энэ юм байна. За тэгчээд энэ 7 хоногийн ямар хөө одоо өөр амьсгалтай энергитэй 7 хоног болох байх юм бол тий ер нь ал ямар нэгэн хэцүү байдлыг бол даван туулах юм шиг байна. Мөн ямар нэгэн хэцүү байдлыг тий даван туулах үүсгэх гэдэг ч юм уу тий тэрний ард нь гарах магадлал өндөр ээж магадгүй. Мөн яг та өөрөө ирч хүчтэй бас тэнгэрийн техникс ирч хүч чинь бас нэлээх байж магадгүй юм байна. Мөн бас нэг өөрөөр тайлбарлах юм бол ямар нэг юм гэрэл цохино гинэ. Гэрэл цохино гэдэг
харанхуй байсан газар гинт ингээл одоо нар гардаг ч юм уу гэрэл гарахлаар бүх юм ойлгомжтой болдог шүү дээ. Ил болдог тийм. Яг тэрэн шиг ямар нэг юм дээр тэг гэрэл цохин амуу ямар нэгэн зүйл ойлгомжтой ил болно гинэ. Өвөө эн чи юм байсан биз дээ гэдэг юм тийм. Ямар ч бас нэг тийм гэрэл цохих тийм мэддэхгүй харанхуй байгаад нэг мэддэгдэж үзэгдэхгүй байсан юм яг ойлгомжтой болох тийм. Тиймхүү өөр амьсгал бол байна. Амуу энэ картыг авах юм бол салаа зам дээр ярина гинэ. Энэ 7 хоногт та энэ замаар явах уу, энэ замаар явах уу гэдэг ч юм уу те. Ямар нэгэн салаа зам тий та энэ замаар явах уу, инхүү гэдгийг мэдэхгүй жоохон тий төөрөлдөж магадгүй мэн энэгээр ч явмаар юм биш гэмэрч юм шиг тий. Төөрөлдөж магадгүй муу ямар нэгэн зөрөө гардаг ч юм уу тий. Та аль нэгийг сонгохоос өөр аргагүй байдалд орох. Ямар нэгэн салаа зам дээр ирж магадгүй шүү. Ийм бол өөр юмсгал бас байна. За тэгээд энэ 7 хоногт болох томоохон одоо үйл явдал гэх юм бол стат боловч ингээд хувьсгал эхлэн гэнэ үү. Тийм та ингээд дуу хоолой өргөд авах нэг юм дээр хүмүүс ингээд одоо хэсгийн газараа эсрэгүүцдэг ч юм ямар нэг юмыг одоо эсрэгүүцдэг ч юм уу. Тэрэн дээр ингээд дуу хоолой өргөөл хүмүүстэй те ингээд яваад байгаа. Тиймэрхүү үйл явдал болж магадгүй гэсэн юм карт. Тэгэхээр зэрэг та ингээд зориг гаргаад өөрийн үн цэнийг хамгаалах ч юм уу те дуу хоолойгоо илэрхийлэх, тэмцэх, сквад ямар нэгэн зүйлд те одоо хэлхээс өөр аргагүй болох гэдэг ч юм уу тийм байдал орох. Ямар нэг юмтай ингээд хувьсгал хийх гээд тэмцээд байгаа байхгүй. За ямар ч байсан иймэрхүү томоохон үйл явдал болж магадгүй гэсэн байна. За тэгчээд энэ 7 хоногийн одоо нэгтгэс бүтээсэн өдөр хүртэл. За нэгтгэс бүтээсэн өдөр. За нэг өдөр болохоор зэрэг таны ингээд тий агуу ингээд өргөжлүүлээд хийжсэн ямар нэгэн зүйл чинь зогсож магадгүй гэсэн байна. Тий өргөжлүүлээд хийжсэн ямар нэгэн зүйл зогсох стоп тий стоп болох гэдэг ч юм уу. Их жаахан нэг тиймэрхүү амьсгал байна. За тэгчээд за 2 өдөр болохоор зэрэг тийм бас жоохон сэтгэл ханамж явахтай өдөр байна одоо. Тийм бүх зүйл нэг тийм хангалтгүй юм шиг санагдах гэдэг ч юм уу. Тийм жоохон танд нэг хоосон мэдрэмж төрөх. За нэг багсаг тиймэрхүү мэдрэмж яж магадгүй юм байна. За тэгээд 3. За 3 дахь өдөр болохоор зэрэг тийм 3 дахь өдөр ер нь за 3 дахь өдөр энэ ингээд бураараа ер нь ингээд 3 дахь өдөр та юунаас сэрэмжлэх зүгээрээ ихлэр зэрэг ер нь бол жижиг шажиг маргаан тэмцэлтэй ч юмээс юм уу тиймэрхүү зүйлээс айгу сэргийлээрээ ер нь зайлсхийгээрэй гэж хэлээ. Тийм. Та 3 дахь өдөр жижиг шажиг маргаан тэмцэлтэйнээс сэргийлээрээ зайлсхийгээрэй. За энэ дээр анхаарал гайг бах. За тэгээ 3. За 4 дахь өдөр болохоор зэрэг 4 дахь өдөр тийм бас нэг жоохон юу л байна одоо таны одоо мөрөөдж авсан юм тийм мөрөөдлөөр дуусах гэдэг юм аа тийм таны одоо бодож байсан зүйл дээр нэг шал өөр үр дүн гарах. За нэг иймэрхүү өөр амьсгалтай өдөр байна. За тэгчээд 5 дахь өдөр болохоор зэрэг 5 дахь өдөр яг таны бодсноор яг танаас яг ингэндээ гэж гэлдээ тэгж бодож ирснээр жоохон юмс явагдахгүй гэж магадгүй байна. Таны яг бодсноор тийм юмс үзэгдэлтэй явагдахгүй гэж магадгүй шүү. За энэ дээр жоохон тайван байл зүгээр ах. За тэгээд хагас өдөр болохоор зэрэг хагас өдрөөс жоохон юу яцмэн тий. Хагас өдөр жоохон та өөрөө тусгаарлах гэдэг юм болов уу? Тэг өөрөө тусгаарлаж магадгүй эсвэл ганцаардчаараа биш ганцаардл ч юм уу те эсвэл нэг тийм дэмжигдэхгүй байх ч юм уу те тиймэрхүү өөр амьсгал бол байна. Тийм тэгээд жаха та нэлээд сандрах нэг юм тусгаарлалт гэдэг байхгүй. Тэрнээс л тусгаарлах юм шиг. За ямар ч гэсэн иймэрхүү өөр амьсгал энэ дээр болгоомжтой байл гайгүй бах. За бүтэн садар болохоор зэрэг бас ингээд бүтэн садрын тайлбарлаж байгаа хэцүү. Гэхдээ яг юу ч мөр юм дээ. Та ингээд хичнээн одоо юу гэдэг ямар нэгэн зүйл дээр эсэргүүцсэн ч гэсэн яаж чадахгүй байх нэг иймэрхүү өөр амьсгалтай өдрөө ямар нэг юм жоохон нэлээд эсэргүүцэл тэрэн дээр
эсвүүсэн гэсэн яаж чадахгүй байх нь хүлээстэй тэг. Тэгээ ер нь бол тэрнээс болоод та жоохон сандрах ч юм уу, тэ айц цаашаа болоод жоохон буруу үйлдэл хийдэг ч юм уу тий. Тэгч гээдэж магадгүй юм байна. Тэгэхээр зэрэг бүтэн шатар танд юу зөвлөх вэ гэхээр зэрэг ер нь ингээд болж байгаа бүх зүйлийг болж байгаа оронтой хүлээж аваад тайван тэгээд цаг хугацаа өнгөрөхийг жоохон хүлээгээрэй гэж зөвлөе. За нэг тийм хамгийн сүүлчийн картыг сонгосон нэг гарч байгаа юм шиг баслаа. Би ямар ч ясан гарсан картуудыг тийм мэдрэмжээр ингээд хариуд яваад байгаа шүү. Тэг үнэхээр таарахгүй бол өөр сонголтуудыг тийм сонгоод үзээрэй. За тэгээд танд энэ 7 хоногт одоо сахиусны грин мессеж энэ 7 хоногт танд хэрэгтэй сахиусны грин мессеж хэм бол брич. За энэ өөрийнхөө дотоод сэтгэлийг сонсороо гэдэг юм картон. Тэгэхээр зэрэг танд энэ 7 хоногт одоо сахиусны грин мессеж хэм бол ер нь бол сэрэмжлүүлэх тийм дахиад өгч ин танд. Тийм одоогийн энэ байдал тийм одоогийн нөхцөл байдал юу гэж хэлмээр юм бэ? Цааш алхахаас өмнө энэ нөхцөл байдлаас гүнзгий ажиглаад тэ дотоод мэдрэмжээ сонсороо гэсэн байна. Энд ч юу болоод байна? Би юу болоод байна? Цааш ингээд энэ дараагийн 7 хоног та ямар нэгэн алхам хийх гэж бол тэр алхам хийхээс өмнө тийм нөхцөл байдлыг тийм гүнзгий ажиглаад ингээд дотоод мэдрэмжээ сонсороо. Тэг ер нь бол юу гэж хэлмээр ямар нэгэн зүйлд шууд итгээд бүр амар сэтгэл хөдлөөрөө хандах хэрэггүй шүү гэсэн ийм сэрэмжлүүлэх мессеж байна. Муу юу гэдэг тэр юмны чинь цаана юмны цаана тэ өөр зүйлч байж мэдэн шүү. Ер нь ингээд төр азнаад нуугтмал өмнөнийг олсон дээр шүү гэсэн ийм мессеж танд өгч ингэж бодож байна. За үнэхээр энэ сонголт хэрэг жоохон таарахгүй хүмүүс байл үнэхээр өөр юу зэрэг жоохон тиймэрхүү юм гараад байх шиг санагдаж байна. За тэгээд бүх картаа тайлбарлалт өгсөн тийм. Тэгчээд энэ 7 хоногт одоо хамгийн сүүлчийн сонголтын таны өөрийнхөө сонголтын картнаас мессеж. Энэ бьюти амар гоё юм ихтэй тийм. Та магадгүй урд наснд ч юм тийм гоё хөрх юмхтэйсэн байж магадгүй. За хэн ч яг гэхдээ энэ 7 хоногийн сонголтын мессеж гэх юм бол ер нь бол за юу гэж хэлмээр юм бэ энэ дээр. Тийм ер нь бол өөрийгөө хайрлах гинэ. Буцаагаад өөрийнхөө гоо үзэсгэлэн сэргээр гэдэг ийм картай. Тэгэхээр зэрэг энэ 7 хоногт та өөрийгөө хайрлах нь чухал шүү. Өөрийгөө үнэлэхтэй дотоод гоо үзэсгэлэн сэргээх цагтай иржээ. Өөрийгөө хайрлаараа өөрийгөө бод гэсэн байна. Тэг өөрийн гоо үзэсгэлэн кнэх нь өөрийгөө эдгэх хамгийн зөөлөн зам шүү гинэ. Өөрийнхөө гаднах гоо үзэсгэлэн ч юм уу те ямар ч гэсэн бьюти гэдэг байгаа. Тэргээ сэргээ гэдэг. Тийм. Өөрийн гоо үзэсгэлэнгээ нэх нь өөрийгөө эдгэхтэй хамгийн зөөлөн зам шүү. Тэгээ ер нь бол өөрийгөө хайрлал та болтой урлаг гэж тийм урлаг. Өөрийн гоо сайхнаас сэргээл гэдэг шиг байна гаднах тийм. Гаднах ч юм уу татварч юм ямар ч байсан бьюти тий тэрэндээ анхаараа чи өөрийгөө хайрлаач гэх. За ийм мессеж танд илгээж байна. Таны өөрийн сонголтын мессежтэй. За ингээд өндөрлөө ингээд бүх картуудаа тайлбарлаж дууслаа. Тэгээд үнэхээр таалагдсан бол лайк тарахаа бити мартаараа. Мөн таалагдаад та намайг дэмжихийг хүсэж байгаа хүмүүс байх юм бол тэгээд таныг энэ 7 хоногт бити хүчлээрээ гээд за зөө ямар карт тийм ямар нэгэн зүйл болохгүй байгаа зүйл дээр та таныг бити хүчлээсээ өөрийнхөө дуу хоолойг сонсоосоо гэж бэлэгдээд сахиусны нэгний далавчтаа ямар дараараа тэгэх юм бол та дараагийн 7 хоногоо сайнаар зүгэнж гин өөрийнхөө сахиусны тэнгэрийн хамгаалтанд дор мөн тайван байхыг те өөрийгөө хүчлэхгүй тайван байхыг тийм бэлэгдээд юм сахиусны тэнгэрийн мессеж
Эсвэл зөвхөн нэг мессеж олдохгүй бол Angel гэж бичсэн ч болно. Тэгэх юм бол энэ 4-р картыг сонгосон бөгөөд одоо намайг мэдж байгаа юм байна. Мөн өөрийнхөө дараагийн 7 хоногийг сайнаар зөргөнж байна гэж бодъё. За ингээд өндөрлөө. Одоо энэ үртэл үзсэн одоо бүх хүмүүстээ маш баярлалаа. Ингээд дараагийн мэдлэг хүртэл. Баяртай. Bye bye.